Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үтгэж сонсогчдоо. Та бүхний хүссэн хүлээдэх Монгол тохиолдсон эвгүй явдлуудын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт ховдын сэтгцийн имлэгт 10 жил хөвтсөн хүний тэмдэглэл болон зүүдэн үйл гэж яг юу болох талаар ярилцуулнаа. Туулан суугаад таалан сойрхно. Таалан сойрхно. Зэвүүн болж чадж гинөө, эвгүй болж чадж гинөө. Таалан сойрхно. Таалан сойрхно. Зя, guys. Ойрд Монгол тохиолдсон эвгүй явдлуудын талаар хийгээгүй юм байна. Тэгээд та эдээс ч гэсэн нэлээд олон зэвүүн юмнууд над руу явуулсан. Ер нь бол зэвүүн би ч гэсэн догдолж байна. За тэгээд шууд эхнийхээ үйл явдал руу орцгоё. За эхний үйл явдал бол нэлээд сонирхолтой. Бүр ховдын сэтгцийн имлэгт 10 жил хөвтсөн хүний тухай байгаа. Тэгээд хөвтсөн түүх нь бас жоохон нэг бодлын өргөдмөр, нэг бодлын сурамжтай тийм түүх байгаа. Тэгээд энийг та нараас нэлээд олон хүмүүс над руу явуулсан. Тэгээд сүүлийн үе дээрлэхэлтэй холбоотой нэлээд сэдв ер нь шуугаад байгаа. Тэгээд ер нь дээрлэлтэй бас холбоотой байж болох санагдсан шүү. Хальт гүйлгээд харахад бол. За тэгээд шууд эхлэе. Ховдын сэтгцийн имлэгт 10 жил хөвтсөн Сармаа Жавыг тэмдэглэл. Галзуу хүний өдрийн тэмдэглэл 1. Багш нар чинь та нарыг галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм хийгээд ирэх юм гэж загинжээс удаа байгаа юу? Тэгвэл тэр үг чинь энэ үйл явдлаас гаралтай гэдгийг та нар мэдэх үү? Битгий галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм хийгээд багшигаа уур хүрээд байгаарай. Окей. Ув саймын харьяат Сурмаа Жав гэдэг өвжөөр хүн Ховд аймаг дахь Баруун бүсийн сэтгэл мэдрэлийн диспансерт олон жил хөвтөж байгаад өөд босон дүү Сармаа Жавын хөтлж байсан тэмдэглэлүүдээс над төгтөө. За, миний дүү. Чи надаас чөтгөр шүлмийн тухай их асуудаг. Би ч чамд нэлээд зүйл ярьж өгсөн. Харин ховдын сэтгэл мэдрэлийн имлэгт 10-аад жил хөвтөөд 1990 онд имлэгээс гараад өөд болсон дүүгийн минь битсэн нэг л үнэн юм шиг санагдах боллоо. Хэрэгтэй бол сонирхгүй юу? Гэсэн. Окей. Зэвүү эхэлж гин. Ахын дүүгийнхаа 10-аад жил одоо сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хөвтгтэй тэмдэглэсэн тэмдэглэлийг нэг хүнд өгсөн юм байна. Би ч заа хэмээн ихэд ол зурхан авсан хэдий ч ажлын цаг заваас хамаарад түүнийг нь мартаж орхиж харин хэд хоногийн өмнө тэрхүү солио өвчин туссан хөөхий талигачийн тэмдэглэлийг уншаад айн хэртгэж бас ч гэж хүүхэд ахуй цагта ховдын сэтгэл мэдрэлийн эмнэлгийн гадаа саваагүйтэн очиж яриаг нь сонсдог байсан Баян Өлгийн аймын харьяат сайлуу химэх Казак гэрийн нэр гээд олон зүйлс дотор нь байгаад багч гэсэн үнэмших сэтгэл төрснөөр чөтгөр шулмсын адал явдлыг ирэл хэлэгч уншигчдаа энэхүү аимшигт хийгээд сэтгэл өвдөм зүйлийг найруулан засаж бичиж байна. Энэ дэвтэр бол түүний имлэгээс гараад бүх хүүх түүхээ бичсэн тунч үнэт зүйл нь байсан бөгөөд талигаач үнэхээр галзуу солиотой хүн байсан уу гэдэг асуултыг надад болоод уншигч та бүхэнд тавьсан юм шиг санагдсныг нуух юм. Аюу юм шиг имлэгээс гарч жаагаад бичсэн юм биш үү? Хамгийн сүүлд өөд болохоос өмнө бичиж үлдээгээд тэгээд нас барсан юм байна. Зя Сармаа Жав өгүүлрүүн гэж юм. За нөгөө өдрийн тэмдэглэл эхэлж байна. Бүр багаас үйл явд бичсэн байна. Манай ангийнхан твэг хийх туглаг болохоор аймгийн төвөөс нилээн зайтай орших хогийн хар руу явцгаална. Тэнд очиод туглаг хайж явтал би машины эвдэрсэн хуучин аккумуляторын сэгэн дотроос овоо том туглаг олтол манай ангийн ойлгор Бямба ирээд булааж авахдаа миний хамраас цус гартал алгатчихад хөвгүүдтэй хамт инээлцээр цогтож одлоо. За харж гин үү? Guys, үүтингийн дээрлэлч энэ дутгаараа явж гин. Яадаг Бямба вэ? Та хэд баг твэгний туглаг гэж баг мэдхүү. Твийг бол мэдж явах те ингээ хөлөөрөө ингээд дээшээ
ойлгоо тоглолт те. Одоо ч ер нь харагдгаа болсон байлээ. Тэрний тэр голынхын төмөр нь аюу ховор туглаг гэдэг материал байдаг байхгүй юу? Ингээд галанд яалаар ингээ хурдан хайлдаг. Тэгээ тэрийг хайлуулад бүр ингээ аюу гой зоос шиг болгоод ингээ тэв хийхлээр аюу гой тэв бол. Энэ том туглан муулыг олох юм бол тэр чинь азны юм хөөе. Ер нь бол азны. Тэгээд бүр хуучин машины аккумулятор том юм сэлбүүдээс тугуулгын бүр ингэж багажаар авдаг. Тийм очтой шүү за. Би ч тэндээ уйлсаар үлдсэн бөгөөд өвдгөө дэрлэн суусаар байтал өвдгөө дэрлэн суусан гэж чинь ийм санд орчлаа. Өвдгөө дэрлэн суусаар байтал нэг л мэдхэд хариу бүрий болсон байв. Өөнөрөө марчгаж би унчсан ч байсан билүү. Нэг л мэдхэд миний өмнө хөх гал сүмэлзэн байснаа гинэтхэн эмхтэй хүн болоод хуурчихсан. Хувгаа цагаан царайтай нүдэн ногт хөдлөхгүй. Яг л манай уртлын агентын авгай шиг яргуур царайтай. За энэ ч яах вэ? Шав шалдан байхыг нь хараад би хичнээн ичсэн гэж. Тэгснэ тэр авгай нүднээс гинэтхэн нөгөө хөх гал асаад эхэлсэн. Би яагаад босоо зүгтах гэсэн боловч үнэндээ хөдөлж чадахгүй байснаа санаж байна. Харанхуй байсан хэрнээ түүн дээр гэрэл тусгачихсан мэтэл тод харагцаар над руу тохиж ирснэ. Чиний нагад зах чинь намайг өхүүлчгээд жаргаж байна уу гэж асуухт нь би өнгөрсөн хавар улаан гомын хогийн хар дээр боож үхсэн бэр ихч ичин хорлоогоо байхыг нь таниад түлхэж орхисон ч гар минь биеэр нэвтрээд гарч харна айхтаа ухаан алдчихсан. Ижлэхэн хогийн цэцэг дээр нас барсан их чинь юм байна шүү дээ. Нэг л мэдхэд л нар гарчихсан. Би хогийн харын машины сэгний дэргэд хөвтөж байгаагаа мэдсэн. Үнэндээ тэр үед ичин мэрэгэнтэй уулзсан явдал зүудүү бодтой байсан уу гэдгийг сайн ухаараагүй. Толгой амар муухай өвдөж байсан ч арай хийж явсаар гэртээ ирсэн. Ээж гэртээ хонсонгүйгээ загнаж байна. Тэгэхээр нь би ур чинь би ичин мэрэгэнтэй уулзаад уруул нь хавдчихсан. Шалтан явж байна лээ. Бас хүзүүн амар урт гээч гэд хэлчихсэн чинь ээж зүггим үгсэн гацсан амтнаар дог тохуу хийгээд бутартай гэдгэн гэд галын шилврээ шүүрхээр нь би гараад цугтчихсан. Орой болсон хойно амбаартаа унтах гэснээ айгаад гэртээ ороод хөвтлээ. Нэг мэдсэн чинь намайг ичин бэргэн урт хүзүүгээ өлхийлгчөөд дуудаад болдоггүй. Би яагаад ч юм бэ? Симээрхэн гараад явчихсан. Түүнийг өөрийн мэдлгүй дагсаар нэг л мэдхэд өнөөх хогийн хар дээр очисон. Ичин бэргэн дахиад л наг зах чинь жаргаж байна уу гэснэ. Чи надтай хамт явах уу? Би их гоё газар байгаа гэд олон юм яриад унсан. Би хариу хэлэх гэсэн хэдий ч үнэхээр дуу гарахгүй байсан. Өглөөс ирээд хартал гэртээ орон дотроо хөвтөж байгаагаа мэдсэн. Тэгээд л зүүдэлжээ гэж бодсон боловч ээж чи чинь яахаараа шүн гарч яваад хэдэн цаг алга болчихдог байна. Чамайг орж ирэхийг чинь би мэдсэнгүү гэж хэлэхээр нь гинэтхэн айх шиг болоод шөнийн болсон явдлыг ээж дахиад хэлсэн чинь мөн л загнасан. Түүнээс хойш ичин бэргэн байн үзэгдэг боллоо. Өрх дэврвээд гэрийн үн шажигнаад тооны завсраар ичин бэргэн нисч орж ирээд намайг авч одно. Заримдаа нэг харанхуй хонглоор аваад хисчгэн. Энэ тухай ээждээ хэлэвч юр халгаахгүй. Худлаа яриад ах юм. Чи минь галзуурчихсан юм уу? Шүн чи хүнжилдүүл байсан штэ гин. Учир нь намайг гарч яваад байхаар ээж хаалга дотроосоо цоожлдог болсон юм. Гэтэл би тооноор гараад байдаг. Энэ тухай ээж тоохгүй болохоор нь ахта, ангийнхандаа, нагацтаа ер нь бүх таньдаг хүндээ хэлсэн боловч тэд хөхрөлдөөд огт тоодгүй гачлантай. Аргаа барахтаа нэгэн шүн ичин бэргэнийг ирэхээр нь байдаг чадлаараа энэ хүмүүс намайг юу ойлгохгүй байна. Та намайг бүр аваач. Гэтэл тэрвэр тгий чи жинхэнэ чөтгөр болно гэд гараа сунгатал нэг юм дараад авсан. Түүний ах сурмааж аав нь дарсан гэдгээ надад хэлсэн юм. Дарсан гэдгээ тэр ах нь бас
даруулж исэн гэдгийг хэлсэн юм уу те. Тэгээд эмч ирж нэг л айхтар өвдөх тариа надад хийснээс хойш би юу ч мэдрэхээ болсон. Бүр ичин мэргэнтэйгэж уулзгаа болсон. Харин нэг өдөр эмнэлэгт байгаагаа мэдсэн. Яагаад эмнэлэгт хивцнээ асуусан боловч хинч хариулсангүй. Иргэн тойронд нэг л хачин сонин хүмүүс хачин юм яриад л би аргаа бараад цонхон дээр очиод хартал хитэн хүүхдүүд мэдрэл муут хартаа мэдрэл муут гэд шоолж байна. Цаана нь огт танихгүй байшин барьлах. Гэтэл нэгэн шүн ичин мэргэн гинэтхэн хүрээд ирлээ. Өрөөний салхивч гинэт зэвхийн онгойсноо ичин мэргэн ороод ирв. Би айсандаа нүдээ айнаад хүчлөө толгой дээгүүрээ нөмөрсөн ч тэр харагдаад байх нь тэр. Ихэд уурсан бололтой. Салхихгүй байхад үс нь хийсээд л аимшигтай дуугаар чи надаас зүхтаж сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хивцсэн үү? Гэхдээ би гайхтаа би хаана байгаа юм бэ гэд асууж орхилоо. Тэр учиргүй тас хөхөрснөө. Чи үнэхээр буруугүй байх нь. Чи ховдын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хивтэж байна. Хүмүүс ийм муухай шүү дээ гэж хэлээд зэвүүн инээснэ намайг хамт явахыг ятгав. Би чинь аимшигт газраас явахыг завдсан боловч цонхны гадуур нь сараалжин төмрөөр багтахгүй байлаа. Багтахгүй байгаагаа би гаднаас харж байгаа нь нэг л сонин. Өөрийгөө гаднаас хараад байгаа юм сүнс нь гардах болцсон юм уу? Удалгүй цагаан халааттай хүмүүс орж ирээд надад тариа хийж гэлээ. Энэ тухай эмнэлгийн атман сайлуу казахт хэлэхэд намайг шоолж инээгээд би чамд нэг дуу дуулж өгье гэд надад түүнийгээ зааж өгсөн. Ой түмпэн буузи байна. Ой гострол дүүрэн хуушуур байна. Кинэн идэх вэ гэдэл цаашаа зөндөө их жинхэнэ сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн чинь энэ сайлуу юм шүү дээ. Гэтэл намайг үннээ яриад байхад л сэтгэл мэдрэлийн эмнэлэгт 10 жил хөвтөд гарахтаа хүн гэдэг амьтныг үзэн ядах болсон юм да. Манай сурмааж явах намайг бараг эргээгүй. Харин ээж минь нас барсан гин. Ичин мэргэн ч яах вэ? Намайг дагаад увсад иржээ. Би шүн бүр уулзна. Марцнаас тэр өсөж байгаагаа над өмнө хилдэг байсан хэдий ч түүнд тусалж чаддгүй байлаа. Хөдөө ирээд би түүний заавраар шүн болгон 10 гурил шар тус шатааж утаа гаргаж хоолдох болсон. Нилээ олон түүхтэр ер нь ингэж гарч шүү те. Ингэж утаа маягаар ингэж утаж хоолж молдог те. Энэ явдал тэрээр ихэд баярлан би чамайг жөтгөр болгохоо байлаа. Харин ээж чинь байдаг газрыг зааж өгье. Даанч намайг тийшээ ойртуулдаггүй юм гэж ятгах болов. Энэ тухай сурмааж явах болоод бусад хүнд хэлбэл ахиад л цагаан халааттай бариад өгчих учраас айгаад дуугарч болохгүй гэдгээ сайн мэдэж байна. Эцсийн эцэст хав ойрынхоо хүмүүсийн дормжлоо сайхан ирэхэнд ээждээ очие гэдгээ ичин мэргэндээ хэллээ. Тэр маргааш шүн мичид гудайхаар ээж чинь чамаа ирж аавна гэсэн. Би Диваажин гэдэг гой газар очих юм гин. Энэ 10 жилийн хугацаанд намайг ганц ойлгож байсан хүн нь шулмас болж гойрсон. Йой, тэр нь ичин мэргэн байсан юм. Тиймээс би түүнээс огтхон жайхаа болсон. За энэ ч яах вэ? Маргааш ээжтэйгээ уулзна. Ингээд түүний тэмдэглэл дууссан байлаа. Энэ тухайд түүний ах сурмаажаагаас асуухад үнэн шүү. Мичид гудайх үеэр талигаач гараа сунгаад ээжээ гэж орилоод өнгөрсөн юм. Нүүрдэнд нь үл ялэг инээмсэглэл тодорсон байсан гэж хэлсэн билээ. Энд хүн солиорсон ч гэлээ. Юутайч нэгэн учир битүүлэг зүйл байсан нь хожим тэмдэглэлийг нь уншихад ойлгомжтой болж байх шиг. Зэвүүн түүх байна. Ер нь бол гоё тийм яг нэг зүрхэнд орсон түүх байна. Одоо ингэ галзуурсан хүмүүсийн зарим нь ер нь яг галзуурсан юм уу? Эсвэл үнэхээр тийм бусдаас илүү зүйлийг хардаг бол яах вэ гэсэн ийм асуултыг тавьж гин. Энэ бүх үйл явдал дээрлэлээс ихсэн юм шиг. Бас нэг зэвүүн юм.
Тэр ангийнх нь ат маань тэр бямба нөхөр тэр талчилсан бямба хамарлуун зохиогүй бол баг энэ бүхэн болохгүй байсан юм шиг те. Тэгээд зохиулаад баг унаал тэр чигт юм хардаг болсон юм шиг. Хаяа ингээд юм болохоор ингээд тог могон цохиулаад цахилгаан цохиулахаар юм хардаг болсон хүмүүсийн түүх бас хэдүүлээ уншиж ирсэн шүү дээ. Нэг тиймэрхүү зүйлтэй ойролцоо сонсогдож байна. Зэвүүн түүх ер нь бол 10-аас 9.5 бол өгөхөөр биш үү ер нь бол муу юм шүглэж гэж ярьдаг тэр нь болсон юм байж тээ гэж байна. Эсвэл яг ингээд зохиулаад унтсан үедээ ингээд аавраа хамгаалт нь ингээд эрүүл мэдхгүй ингээд хамгаалт нь сулраад тэгээд ингээд муу ёр юм яг тэр нэг онцгүй нэг хогтой газар байсан шүү дээ. Нэг хогтой хар энергитэй тийм газар ингээд шууд шүглсэн байж болох юм. Тэ ангийнхаа хүүхдэд тэнэг болтлоо алгадуулаад сэтгцийн өөрчлөлт орсон юм биш үү гэнэ нэг хүн. Далд ертөнц байдаг болоод онгод лусын хоорлол, дайрлага, дайрах, гүйдэлтэй газар морьтны хөл тушигдах, сүнсэн даруулах гэмт үзэгдлүүд болдог байлгүй дээ гэж байна. Харамсалтай юм болжээ. Дээрлэх хүүхдийн балаг. Ээж нь хүүгээ сайн бөөдээр аваад очсон бол ичин бэрийн сүнсийг хөөд явуулах байсан ч юм билүү. Аав ээжүүд хүүхдээ загнахаас өмнө сонсхон чухал юм да. Бас зэвүүн те. Хэрвээ ээж нь анханасаа чи чимээгүй чи олон юм яриад байгаа загнаагүй байсан бол бас юу ч болох байсан юм билэ те. Сэтгцийн жинхэнэ өөрчлөлт болон хий бие таарж байгаа хүмүүс хоорондоо ялгагддаг. Үнэхээр сэтгцэн өөрчлөлт орсон хүмүүс өдий зэргийн тэмдэглэл бичих чадваргүй байдаг гэж шүү. Бас бодоо штэ те. Галзуу хүн яг ингээд юм бичээд ингээд найруулад бичээд байж бас чадах уу? Тэ? Ер нь галзуу солиотой тооцогдсон шар хаданд хоригдсон хүмүүс сүнс харж сонсох чадвартай хүмүүс байдаг юм. Галзуу солиотон биш гоц чадвартай хүмүүс гэсэн үг. Сэтгцийн имлэгт байгаа хүмүүс яс юм дээрээ манусаас илүү гоц ухаантай бол яах вэ? Манусаас илүү чадвартай учраас дийлэнх зүгээр ойлгохгүй учраас галзуу гэж тооцоод байвал яах вэ? Тэр олон галзуу гэж дуулагдаад байгаа хүмүүс донд үнэхээр юмыг бүр ингээд амар хардаг. Тэрэндээ бүр ингээд итгэж гисэн. Тэгээ бусад хүмүүс л ойлгохгүй байгаа тохиолдол яах вэ? Нэг бодлын амар тий. Яг үндэ манус дутуу солиот хүмүүс нь байвал яах вэ? Таалан сойрхно. Зэвүүн болж чадж гинөө. Эвгүй болж чадж гинөө. Таалан сойрхно. Таалан сойрхно. 10 жилийн хугацаанд намайг ганц ойлгож байсан хүн нь шулмс болж хуурсан. Хүмүүс ийм муухай шүдэ гэдэг хэсгэр бүр нэрэл шулмсаас илүү хүмүүс л амар юм аа. 10 жил хүний хороод өрдөлтэй юм бэ гэсэн байна. Хүсэн хүнээс битгий амьд хүнээс ай гэдэг шиг юм болсон байна. Зэвүүн ер нь бол зэвүүн түүх байна. Өнөөдрийн бичлэг Pro Vita йогурттай хамтарч байна. За тэгэхээр guys, эрүүл байхын тулд зөв хооллолт ер нь ямар чухал юм бэ гэдгийг таад одоо бол надаар хэлүүлэхгүй мэдж байгаа бах. Тэгээд зөв хооллохын тулд хүнсэндээ бол тодорхой хэмжээгээр сүүсүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь бол бас чухал. Тэгээд тогтмол хүнсэндээ йогурт хэрэглэнээрээ цагаан эдээнээс авч болох бүх шинжлэл авчихна. Тэгээд нөө ходоодны ашигтай бактери бас ходоод нь сайн тий. Тэгээд Pro Vita йогуртны хамгийн том онцлог нь юу вэ гэхээр Монголдо сүү хувьцаат компани үйлдвэрлэж байгаа учраас ойрхоноос шинэхнээр ирж ийн гэсэн үг. Хам боргоцоо, манго, тоор жимсний амттай 3 төрлөөр бол худалдаанд гарч байгаа. Энэхүү Pro Vita йогурт нь Porsche алдарт Zentis брендийн жимсний мөхлөгтэй Симбайо ашигтай бактеритай амьд йогурт гэж явдгаараа давуу талтай байгаа шүү. За тэгээд та бүхэн Pro Vita йогуртаа дээгүүрт харуул нэг аваад эрүүл мэндтэй хөв нэмрээ оруулаарай. Үргэлжлэнээрээ Pro Vita йогурт. Guys. За дараагийн болсон явдал юу вэ гэхээр 2020 онд бичигдсэн нэлээд олон хүмүүсийн анхаарлыг татчихсан. Тэгээ хэдүүлээ энэ талаар уншихгүй хаавар өнгөрсөн бүүмэд зүүдэн үйл гэж юу вэ гэдэг талаар хэдүүлээ ярилцъя. Тэгээд энэ дээр нэг хүн Батуулд гэдэг хүн өөртөө тохиолдсон зүйлээ бичиж сэрүүлсэн байна. За хэдүүлээ дараагийн түүхээ эхлүүлцгээе. Зүүдэн үйл. Намайг Батболд гэдэг би ээж эгч хоёртойгоо амьдардаг. 2016 оны 100 найзуудаараа ойн булаг гих газар 2 хоног амралтанд явсан юм. Амралтч гэжтэй надад бол хямралт болсон юм. Мэдээж юу амрах ууж идсээр байгаад л ирцгээсэн. За Монголын нийтлэг дүр төрх явж гин амралт гэж хөтэ гадаа яваал зүгээр шовтон уугаал тасраал би хаага муутахаар ороод ирдэг те. Бүр ядаргаанд ороод ирдэг. Би халуун ногооноос айхтар их харшилтай л да. Амралтан дээр уугаад нилээн халсан байхтай за ямар хамаатай юм гээд паприка, кимчи гэх мэт халуун ногоо голцоо орсон бүтээгдэхүүн бусдаагаа ялгалгүй л идэж өгсөн юм. Надтай ижлэх имзэг арьстай хүн байна. Би гайгүй. Гэхдээ ер нь ингээд
халуун яг энэ паприка, кимчи, халуун ногоотой юм хидчихээр дараа нь жоохон ингээд айс сахнах гэдэг. Тэгээд өглөө жоохон шаардах шинжтэй хэвтэж байтал найз за дотор эвгүй байна уу? Маа хөшөө. Мөөхтэй гомон идчих. Шүлнөөс нь сайн уу? Би чинь тавираад л явчихна гэхээр нь за нэрээ шаартаж байхаар идчихийгээд 2 ч гомонгийн шүлийг юу ч хүү хамаа дуучих. За захирчтай бол тэгээ одоо ингээд дуусч байгаа юм да бүр. Манай найзууд намайг тийм айхтар гашилтайг мэдэхгүй л дээ. Ингиж халуун ногоотой юм эзнийхээ хариуд амралтнаасаа ирээд шууд маргааш нь имлэгт хөвтгөр болсон юм. Учир нь би хөл, гар, нүүрээр минь битүү улаан харшилт уурчихсан юм. Хорооныхоо имлэгт үзүүлтэл шууд хөвтг бичиг хийж өгсөн. Ингээд дүүргийнхээ нэгдсэн имлэгт 7 хоног хөвтгөр болов. Өрөөнийхөө үүдээр ороход яг их зурдаас харсан том цонх. Цонхны 2 талд 2 ортой. Хаалганы зүүн талд бас нэг ортой бөгөөд цонхны баруун талд нэг залуу хөвтөж байв. Халуунд агаар салхи сайн орохыг нь бодолцож үзээд зүүн талынх нь орон дээр хөвтгөр боллоо. Яг зүг газар хөвтсөн биш үү. Ингээд эмчлүүлээд 5 дахь хоног дээрээ явж байлаа. Өрөөнийхөө ч инх сүлд гэдэг залуутай танилцаж аваад цагч хурдан өнгөрч байв. Үеийн залуу болохоор ойлголцоход ч амар байв. Тэр шөнө бид хоёр жаалжуул юм ярьсаар 2 өнгөрч байхад унтахаар хөвтцгээв. Бүдэгхэн сартай сэлүүхэн шөнө байв. Сүүлдээж хүнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд удалгүй хурхраад унтаад өгөв. Харин миний нойр хүрэхгүй. Facebook ухаж жаал хөрвөөж байгаад халтхан зүрмэглчихв. Хөл нүцгэн хүн коридороор бичгэнтэр гүөх тийм шав хийсэн чимээ их хол дуулдаж байснаа чимээ чангарч ойртон ойрцоор яг манай өрөөний үүдээр ороод ирв. Гайхах зочих зэрэгцэн сэрээд үүд рүү хартал хинж байсангүй. Салхи орог гээд хагас онгойлгосон хаалга маань яг хивэндээ байж. Би ч дотроо за зүүдэлсэн юм байлгүй гэж бодоод буцаад хөвтөл хаалга зөөлхөн чахран дуугарав. За салхинд л биз гэж бодоод хаалга руу харахгүй хан руу хажуулдан хараад хөвтөж байхдаа юу вэ? Ямар ч салхихгүй тогтуухан байхад хаалга өөрөө яахаараа онгоодог билээ гэд гайхтай минь зэрэгцээд нөгөө хөл нүцгэн хүний алах чимээ яг хажууханд минь хил тод дуулдав. Би ууг нь баргийн юмд айгаад байдаггүй. Манайхан бас шашин шүтлэгч байхгүй хүмүүс л те. Гэхдээ яад ч юм энэ үед үнэхээр их айц төрж байсан. Хамаг биений шар ус босоод дагц чичрээд арайхийн зориг гаргаад эргээд хартал яг орны хөлний хажууд 3 юм уу 4 настай гимээр нилээд урт ургасан үстэй шалдан жоохон хүүхэд цаашаа харж зогсож байснаа үл ялэг инээгээд үүдний хажуудах орон доогуур нүдэн дээр минь гүгэд гялс шургаад орчихв. Игээтэл калап хаагч гисэнгүү. Хамаг би хөшөөд юм дуугарч хөдөлж чадахгүй хэсэг шоконд орчихв. Уцсны цэнийг дуусаад унтрах чимээнээр цочиж арай гэж нэг юм сэхэл аваад ярьж хөдлөхтэйгээ болов. Гисэн ч айснасаа болоод хамаг бие минь дагжин чичирч хоолооч олигтой гарч өгөхгүй байв. Орноосоо буухаас айгаад сүлтээ гэд аяархан дууцтал сэрэгшин жалга цаашаага хараад хөвтцэн байхаар нь нуруу нь уцаа шидчихв. Ёо хинбэ гэсээр сүлдээ сэрчихв. Над руу эргэж харахад нь би 7 овор хурууга уруулан дээрээ тавиад наашир гэд гараараа даллав. Яасан бэ? Юу болов гэд хүрээд ирэхэд нь би үүдний орлоо заагаад наад доогуур чинь жоохон хүүхэд гүүгээд орчлоо гэсэн чинь юм хүүхэд яагаад ийш орцсон гэж амдандаа буртансаар гэрэл асаахаар унтраалга тэр дартал гэрэл ассангүй коридорч мөн адил гэрэлгүй байв. Өрөө маань сарны гэрэлд их бүдэг харагдаж байв. Энэ тасагт
бид хоёр л байгаа мэт намгүй. Сүлдээ тэр орны хажууд очиж зогсоод тонгойж харснаа. Айсан эсвэл гайхсан шинжтэй над руу хараад "Тийм байна. Хүүхэд байна." Сүлдээг тэгж хэлэхэд нь "За тэгвэл би хий юм сүнс чөтгөрийг харж димэрэг үл юм байна. Шүндүүл болцсон байхад яасан сонь хүүхэд вэ?" гэд бараг зэрэг айцтай явж очоод тонгоогоод гартал игээтэл ухаан алдаад унтчихсангүй. Учир нь хитгэн хормын өмнө нүдэн дээр минь орон доогуур гүүгээд орсон арцар үстэй хүүхэд өлгийтэй нялх хүүхэд болчихсон чимээ аниргүй хөвтөж байв. Сэрцхийн цочоод ухс хийхдээ орны төмөрөнд толгоогоо хүчтэй зогссон ч мэдсэнгүү. Чихний хажуугаар халуун цус урсах нь мэдрэгдэв. Сүлдээ намайг "Хүй, зүгээр үү?" гэхэд нь өмнө харсан зүйлээ хэлэх гэхээр хил ам ээдрээд тайлбарлаж хэлж чадахгүй шууд л үүдээ гараад гүйчихсэн. Араас сүлдээ "Хүй, байж" гэд гараад гүйсэн. Сувилагч нар байдаг үүдний өрөөрөө гүйж очоод "Тэнцээ хүүхэд байна" гэд орилох шахам хэлтэл амьсгаадаж чих хүзүүн цус болчихсон хухай зайсан намайг хараад сувилагч нар айж гашраад "Ёй, чи одоо яаж ийна? Юу яриад байгаа юм? Том хүний тасагт ямар өмнөх нь хүүхэд байдгийг галзуурчгаа юу?" гэх мэтэр хэлв. Энэ үед бусдаасаа арай ахмаг насны гимээр нэг ихч тоосон шинжгүй "За, залуу ямар юм яриад байна? Хаан байна тэр чинь. Алив очиж харъя тэр их чинь" гэд бид хоёрыг дагуулад яв. Манай өрөөнд ороод унтраалга дартал ямар ч асуудалгүй гэрэл асуув. Гэрэл ассан болохоор баг зэрэг тайвшраад "Энэ орон доогуур" гэд харуултал мэдээж юу ч байсангүй. Юу ч байдгүй шүү дээ те. Сүвлэгч ихч "За, та нар тоглох юмараа тоглоно шүү. Битгий ажил алав саадуулаад бай. Хүн амт өмүүлээд" гэд яваад өгөхт нь бид хоёр мэл гайхаж цэл хөхрөөд үлдсэн юм. Сүлдээ надад хандаж "Сая яалчгүй байсан те. Чи харсан биз дээ?" гих зэрэг юм асуухт нь би "Тимээ" гэснээс өөр юм яриагүй. Учир нь толгойд минь энэ имлэгээс бушуухан явъя гэх бодол эргэлдэж байсан юм. Энэ үед үүр цайх тийшээгээ болсон байв. Эмчийг явсан даруй шууд л шүүгэнээс хувцас хунраа гаргаж өмсөөд уцаа цэнгэлдэж аваад нүүр гар толгоогоо угаачаад өглөөний 6-аас өмнө буюу тарианы цагаас өмнө явхаар шийдэв. "Чи явах гэж байгаа мó?" гэж сүлдээг асуухт "Тийм ээ. Би гэртээ хармаар байна. Намайг асуувал мэдэхгүй унтж байхад гараад явчихсан юм шиг байна" гэж хэлээрэ. Гэт яг 5 цаг болоход араас дуутахыг нь ч үл тоон ухаан жолоогүй гараад явсан юм. Гэртээ очоод хаалгаа тогштол ээж онхоолгов. Нойрмоглон над руу хараад "Чи чинь яаж вэ? Имлэгт байх ёстой үсттэй. Юу болов? Гэх бинчлэн баахан шалгав. Би "Одоо зүгээрээ имлэгт баймааргүй байна" гэхээс өөр юм яриаггүй тэгсгээд л өнгөрсөн юм. Учир нь бүгдийг хэлвэл надад итгэхгүй гэж бодсондоо тэгж хэлсэн юм. Имлэг болон хорооноос настай хинч холбогдоогүй. Холбогдоогүй ч зүг болсон юм. Угаасаа би очихгүйгээ шийдсэн болохоор тэр. Энэ мөчөөс хойш би учир нь үл ойлгохдох бодит мэд зүүдэлж эхлэв. Гэгээ тасрахын алдад зилүүд газраар ганцаараа алхаад л байв. Би намирсан урт үстэй эмхтэй болчихсон байсан. Зүүдээ ярьж байгаа юм шиг. Яг л хин нэгэн хүний дотор орчихсон юм шиг. Алхасаар нэг гүний худгийн дэргэд очиход дунд зэргийн нуруутай хар хороомын гутал Монгол цамц шиг юм өмсчихсэн. Эрэгтэй хүн гар нь цуснд будагдчихсан. Хажуудаа маш том балиус тавиад цаашаага хараад үнэхээр хэцүү орилж мэгшиж уйлаад зогсож байв. Хэсэг харж байгаад цаашаага явсаар зэвэрсэн нимгэн төмөр хашааны үүдэнд очиход дэргэд нь нүүр нь огт харагдахгүй эрэгтэй хүн бүхэл биеийн цус нөөжөндөө хутгалтан ам тавин хөвтөж байсан. Үнэхээр харахаас нүд халтармаар байдал тавьсан. Үүдээр ороход гинт харанхуу бүрхээд бүүдгэр шүн болчихов. Хашаан дотор гэрэлхүү хуучны ганц жижиг шавар байшин байх бөгөөд байшин руу орохын алдад хин нэгэн голоо тасартал муухай ойрлов. Эргээд хартал өмнөхөн харсан хоёр хүн галзуурсан мэт ойрлол
хатан намайг чиглээд гүйж байв. Бошуухан байшин руу гүйгээд орвол харанхуй бүхэлдээ нөмөрсөн байв. Зөвхөн цонх хэсэгтээ үл ялэг гэгээтэй. Энэ үед жоохон хүүхдийн гинэт час хийсэн ойрлох эсвэл дотор зурах мэт инээд хэсэг зур сонсогдох нь үнэхээр аимшигтай бөгөөд айдас хамаг биеэр минь гүйж байлаа. Хүүхдийн үе дуурах чимээнээр баримжаалж очвол орон дээр цайвар дуунктэй өлгийгөр өлгийдсэн хүүхэд байх бөгөөд түүний тэрхэд амьсгалах эсвэл хөдлөх нь огт мэдрэгдэхгүй байв. Цонхны тавцан дээрээс урсаад талтаа орсон лаг чүдэнс зурж хасаагаад байшингийн хаалгаар гарах гэтэл хатаж хатангирсан дөрвөн хар гар лааны гэрэлд орж ирээд лаа унтарч. Дөрвөн хар гар лааны гэрэлд орж ирээд лаа унтарч. Дөрвөн хар гар орж ирсэн юм те. Нөгөө хоёрын чинь дөрвөн гар юм биш. Дахиж асаагаад өөдрүү төхөөрл үл ялэг бүдүүхтэр бөгөөд хоолойн зангирсан юм уу гэлтэй. Яг л маш олон хүмүүс үгүй гарахгүй гэд байгаа мэт сонсогдоод хар гарнууд гэрэлд орж ирээд цээж рүү түлхээд байгаад бодит мэдрэгдэгч лаа унтраад би сэрчих. Сонин зүудгүй те. Би сэрэхтэй цочиж биш. Хэдэн километр тасралтгүй гүйсэн хүн шиг нэвт хөлрөн байдгаараа амьсгаад сэрв. Өдөр шөнийн аль нь ч хамаагүй байнгын тэр ёрын зүүдийг зүүдэлсээр байлаа. Энэ нь надад үнэхээр хэцүү байсан юм. Сүүлдээ би унтахаасаа хүртэл айдаг болсон. Ямар амар те. Аль болох унтахгүй хичээж, өөрийн бодож, өөрийгөө завгүй байлгаж, өдөр шөнөгүй уцаараа оролцсон ч байгалийн хуйланд захирагдаж аяанда унтчихдаг. Тэгээд л хизээч хүсч байгаагүй аимшигын бодит зүудэндээ буцаад л орчихдог. Би гэрийнхнээсээ нууж байсан ч энэ байдал үргэлжилсээр гэрийнхэн анзаарахтаар өөрчлөгдөж байгаа нь санаа минь үнэхээр зовоож байлаа. Эхэндээ зөвхөн нүдний доогуур татсан байсан хар зураас нүдийг минь бүхэл тойрч нүд ширгэж яг л аимшиг киноноор гардаг шиг дүртэй болов. Байдгаараа турж эцэж цонхиж цайсан нүур хөрсөн уруул гэх мэт аргагүй ш унтахгүй явж гарч дахиж нэг шөнийг айдас дүүрэн зүүдэндээ тарчимсаар өглөөг ухтлаа. Сэрээд уцсныгаа цагийг харуул 5:40 болж байх бөгөөд бас мессеж ирсэн байна. Нэгэд харуул эмнэлэгт цугт хөвтөж байсан сүлдээ шөнийн 3 өнгөрч байхад сэрээд залгаарай гэсэн байв. За сүлдээд ямар нэгэн болж тээ. Тэгээд залхтал намайг залхахыг хүлээж байсан юм гэлтэй ганц л дуудуулаад авчихв. Минь тусаа мэдлцээд яасан талаар асуудал уулзаж хэлэх юм байна. Чухал шүү. Хувц сундраа өмсчгөөд тэнд хүрээдэр гээд салхав. Би гэрээсээ гарах байтугай орноосоо ч босох дургүй байсан ч маш чухал шүү гэдгийг бодолцож үзээд явхаар шийдэв. Ингээд товолсон газараа очивол сүлдээ ирчихсэн намайг хүлээж байлаа. Тэр тийм ч сайн харагдахгүй байв. Суугаад цай уух зур сүлдээ их хачи юм ярив. Имлэгт болсон явдлаас болж өөрт нь маш аимшигтай зүүд өдөр болгон зүүдлэгддэг. Тэр зүүднээсээ маш их айдаг. Бас унтаж чадахгүй байгаа талаар хэлв. Хоёулаа ягуутсан юм штэ. Би гайхаад лавшуулан асуувал зүүдэндээ өөр хүний биеинд ороод хин нэгнийг маш хэрцгийгээр алдаг. Гэтэл алсан хүн удахгүй босч ирээд цуг нэг эмэгтэй хүнийг алах гэж хөөж байгаад нэг хашаанд оронгууд хамаг юм замхарч лааны тос шиг уурсаж хайлаад алга болоод сэрчдэг юм. Эхэндээ тоохгүй байсан ч удах тусам галзуурах шахсан болохоор лам хар хайж явсаар нэгдүгээр хорооллын арын гэр хороолт байдаг нэг сайн тангадтай уулзсан. Тэгээд имлэгт байснаас ахуулаад бүх учир явдлаа хэлтэл чамайг цуг байх хэрэгтэй. Мөн адил зүүдэн үүлэн сэвтсэн юм байна. Зүүдэн үүлэн сэвтэн гэдэг нь энэ юм биш үү? Цуг засал хийлгэх хэрэгтэй гэв. Би надад ч гэсэн үнэхээр хэцүү байгаа талаар ярьж уухайн тас зөвшөөрөв. Хоёул гарч сүлдээгийн цаасан дээр бичээд авчихсан захиасыг аваад лам дээр очив. Загсан юм тийм ч онцгийн зүйл биш байв. Зүгээр л олон төрлийн чихэр бичээн, сүү, цагаан идэ, мөн 1 метр хавцаа цагаан даавуул байв. Гаднаасаа энгийн модон байшин бөгөөд яваад орвол хан, тааз, шүүгээ зэрэг нь бурхан шашин зан үйлийн хэрэгслэр дүүрэн байх ба хоймрын хэсэгт хуучны гар сэлбэртэй модон ширээний ард 60 орчим насны лам сууж байв.
Ингээд бид хоёр урд нь алгаа нийлүүлэн залбирч суугаад засал ном эхлэвэ. Өглөөнөөс шүн дунд болтол майн мэдэн болсны эцэст цагаан даавууг 2 огтолж хуваагаад тус бүр дээр нь төвд хилэр болтой биерээр юм бичээд авч ирсэн цагаан эдээ чихэр бичгийн зэргийг тэнцүү хувааж дааванд боогоод нэгээр нөгөв. Лам нилээ ядарсан бололтой хоолоо их сул дуулж байлаа. Тэр бид хоёрт хандаж "За та хоёр наадхаа өнөө шөндөөд ирлэж унтаад үүр хаяарахаар зүүн урд зүгт гарч булаарай. Булахаас өмнө 7 удаа, булсныхаа дараа 21 удаа гэж цааснаар бичсэн тарин өв. Бид хэлсэн ёсоор нь хийхээ хэлж учир занглааг нь асуул лам. Энэ хорвоо 2 талтай. Сайн бас муу. Та хоёрт аль аль нь учирсан байна. Хорлол болсон залуу хүний ам бүрлэглийг бүргэлж түүндээ маш их харуулсан бөгөөд ихнэр хүүхдээ харахгүйгээр насаараа хар гэрт хоригдох зориггүй тул бурхны оронд цугтаа гэр бүлэрээ залрах гэж ихнэр хүүхдийнхээ бодийг хөтлөөд араас нь амиа хорлсон энэ муу тал. Хүн алаад ихнэр хүүхдээ хайш хамтаа явна гэд алцсан байх та ямар амир. Харин зүү бусаар таалал төгссөн хүүгийн сүнс төрлөө ололгүй төөрч хүний ертөнцид гээгдээд хаа сайгүй тэнүүлжилдэг бөгөөд эндээ өтөлж зүүдэн үүлэнд чинь хорогдоод түүгээрээ дамжуулж ээжтэйгээ уулзд юм байна. Йоо. Шар ус босч шít ямар амир. Хүүхдийнхэн сүнс нь хүний ертөнцид гацаад ээжтэйгээ уулзахын тулд тэр дурсамжаар ээжтэйгээ уулзахын тулд энэ хоёрын зүүдэнд нь ороод ингээд тэр зүүд нь тийм учиртай юм шít байн зүүдлээд тахна. Энэ нь сайн тал гинэ. Гэхдээ бас мууч талтай. Би эхнээс нь эцээ хүртэл аргадаж тайлрууллаа. Одоо та хоёр л эцсийн замд нь үүднэ гэв. Би гэртээ очоод ламын өгсөн зүйлийг дэрлээд хөвтөж байхдаа яагаад ч юм мэлмэртлээ өөлөө. Учир нь би тэдний амьдралын нэг хэсэг нь болсон юм шиг санаж. Бас тэр жаахан хүүг үнэхээр өрөвцөн юм. Энэ өрөө надад ямар ч айдас байсангүй. Мөн ямар ч зүүдлэхгүй өглөөг огтов. Хурц байран гэрээс гарч зүүн ур зүг рүү өөдгөр дүүрэн халахлаа. Явсаар хідэн даймууд хатгсан газрын наахан тал зогсоод газраа ухаж эхлэхдээ нүдэнд минь нулимс мэлтэлцэж байв. Гэхдээ дотроо бол бяцхан хүүг ээждээ нуулзуулах болохоор баяртай байсан юм. Буулж дуусаад эргэж харахгүй алхаад гэртээ очоод юм гэдэг учиртай альва зүйлд учир занглаа үргэлж байд гэдгийг маш сайн ойлгосон юм. Юу бас л зөвхөн түүх байна. Бас нилээ юм бодогдуулсан түүх байна. Ер нь 10-аас 9.5. 10-аас 9.5 дараалж авсан 2 түүх ингэж дараалж уншна гэдэг ер нь маш ховор шүү. Маш ховор. Зөвхөн түүх байна. Зүүдэн үйл гэдэг нь ер нь зүүдтэй холбоотой юм шалтгаантай зүйлийг хэлж байгаа юм байна л да тий. Амар. Гэтэ яг босон явдал болов яг л бүр өвүүлэг шиг бүр юм уншигдэж байна. Гэтэ өвүүлэг байсан ч зөвхөн юм байна. Өрөвдөлтэй. Нулимс цэйлгэнлээ. Та нарыг ч гэсэн цэйлгэнсэн байх гэж бодож байна. Хүү өрөвдөж байна. Жохон балчир амтан хүний ертөнцид ингээ төрсөн одоо эцэгтэй хамт ам бүрлүүлээд амийн одоо тий дэлхий дээр гацаад тэгээд ингээд ээжтэйгээ уулзахын тулд хүмүүсийн зүүдээр хисүүчилж явсан ийм түүх байна. Эхний түүхэн тэр бараг 10 жил шал дими сэтгцийн мэдрэлийн имлэгт ингээд байж гисэн хүн ингээд эртхэн үзүүлээд эртхэн ингээд уучраа олцсон бол ер нь ингээд бараг болохоор байсан юм шүү. Тэ. За комментиг харъя. Маш сайн бичжээ. Далд ертөнцөөс ил орчил руу цүмжийн өөрсдөө хаалга нээж бий олж чадсан чадaltaй сүнснүүд бас овоо юм. Түүнийг дарсан лам бас гайхам юм. Эцэстээ энэ хүртэл явж ирж түүхээ бичин сууга та хоёр бас үнэхээр мундаг байна. Мөн энэ түүхийг улам олон хүмүүст хүргэж буй булчинтай убаач мөн утга төгөлдөр мундаг юм аа гэсэн байна. Баярлалаа гэж
Жаахан хүүхдийн сүнс яагаад ийм их байдаг вэ? Мэдээж санаандгүйгээр амиа алдах бяцхан өөрс дээрээс нь аборт гэх аимшигтай зүйлийн золиос болох мэдлж чадаагүй ураг сүнс нь бие олчихсон байсан бол нөгөө хэрцгий үеийн дараа гомдолтой бяцхан сүнс тэнгэртэй гарч чадахгүй төрлөө олж дөнгөхгүй тэнүүлж эхэлдэг гэж байгаа. Ер нь хүүхэд эмэгтэй хүн хоёрын сүнс ер нь хамгийн их гардаг шүү дээ. Ер нь бол гэтэл аборт гэх зүйл жил сараар биш өдөр хоногоор тоологдож байна гэж бас нэлээд ухааруулжтай комент байна. Ер нь бол өмнө бол бүр энэ аборт амар хэлдэгс одоо ч бас арай гайгүй бос байхаа. Одоос нөгөө хууль дүрм мэдэн чангараад тийм ч амархан биш болцсон. Тэгээ ер нь бол энэ бол нэлээд том сэдв. Төгсгөл хэсгийг уншаад баг ойлгох шахлаа ямар хэцүү байсан бол доо гэж миний нулимс сая цэглэнлээ. Өмнөх түүхтэр бас цэглэнсэн. Энд ч одоо юу болж байгаа өнөөдөр чинь. Ямар ёндоотой өдөр вэ хэдүүлээ. Ийм гой түүх олдог. За дараагийн түүх. За дараагийн түүх 9.5 авчвал тэгэл ер нь бол бүх цаг үеийн хамгийн шилдэг дугаар боллоо шүү. Олон жилийн өмнө манай аавга ихч баг охиноо төрүүлэх гээд эмнэлэгт хэвтэж байхад өрөөнд нь хамт хэвтэж байсан хүн олон эрэгтэй хүүхэдтэй охин төрүүлэхийг хүсдэг гэд ярьж харин манай ихч олон охинтой тэр хоёр тоглоомоор хоёулаа ахаад хүүтэй нь хүү төрүүлж охинтой нь охин төрүүлвэл хүүхдүүдээ солилцох уу гэж инээлдээд удалгүй маргааш нөгөөдрөөс төржээ гэж байна. Манай ихч охин төрүүлж нөгөөх нь хүү төрүүлж тэгсэн нөгөө төрсөн хүүгийн бие муудаж өнгөрч тэр шөнө нь ихч охиноо ханан талдаа өөрөө наад талдаа унтаж байсан нэг л юм аваад явчих гэж байгаа юм шиг сонин сэрвэлзэж хоноод имлгээс гарсан. What? Ямар амарин те? Энэ түүх чи эхлэх байхдаа эхэлчлээ шүү дээ. Тоглооморч байсан хүн хамаагүй юм ярьж болдгүй юм байна лээ. Тэр өдөр охиноо урдаа өөрөө ханан талдаа унтсан бол охин минь өдийд байхгүйч байж мэдхээр байсан гэж ярьж билээ. Юу хаяа тэгэл тоглооморч гэсэн хамаагүй юм ярьж бас болдгүй гэж ярьдаг тэр л байна л да тий. Ялангуяа хүүхд чи ямар нандин билээ тэрийг одоо ингэж гоолж одоо юу гэдэг те хүүсээр нь ингэж ялгаж ингэх нь бол мэдээж одоо үрийн заяа гомдгол байх те тэрийг бол нилээ ярьсан байна. Илийчлэн хүүхд юм чин тэгэл эрэгтэй эмэгтэй ямар ялгаана те адилхан л хөөхөн штт. Жич хөвлий түүрээ хизээч голж болдоггүй юм гинлээ гэсэн байна. Бас манай нэг найз нэг удаад нь өөрийн хүсэлтээр нэг удаад нь найз залууынхаа хүсэлтээр зүгээр нэг хүсэлтч биш тухай үедээ олон асуудал маргаан хоёр талын эцэг эхийн эсэргүүцэлгээд хоёр удаа үр хөндүүлж абортыг ярьж байгаа. Тэр талаараа надад хэлж өөрт нь хэцүү байгаагаа ярьж хол байгаа хоёр уулзч чадахгүй дэмийл уцаар холбогдож найзыгаа тайвшруулж сэтгэлээр дэмдэх гэж их үздэг байлаа. Дараа нэг өдөр холбоо барихтаа ахин жирэмсэн болсон тухайгаа хэллээ. Болдоо арга хэмжээ авдгүй мүү энэ ч одоо 2026 он болчиход байгаа чинь 3 удаа энэ амар муушт юу нэ. Ер нь аборт үр одоо ингээ ахуулах чинь нэгдүгээрт амар муу, хоёрдугаар энэ чинь бүтээгтэн одоо бяцхан одоо ам яригдж байгаа тий. Яг гоо ам биш гэдэгт бас л одоо хүмүүс хоорондоо маргалдаг. Гэтэл энэ чинь бас ирээдүйд ам болох зүйлчдүүд хүн шүү дээ. Уг нь бол ирээдүйн хүн шүү дээ. Тэгээ ингэж арайч 3 удаа ингээ зүгээр зоргоороо ингэж энэ минь бол арай. Би ч энэ удаа төрүүлэх байх гэд хүн илүүдгүй миний найз төрүүлчих сүулт нь миний найзад хантай жинхэнэ хөл хүчиж өгнө гэдэг болно гээл. Гэтэл манай найз ахаад ахуулчих уу? Би төрүүлж чадахгүй хоёр талын асуудал шийдэгдээгүй байгаа. Намаа ээж нь зөвшөөрөхгүй юм шиг байна лээ гэдэл ярьж байна. Тэгээд яг юу хийгээд байгаа юм? Нэгд хүүхд төрүүлэхгүй, ээж аав нь зөвшөөрөхгүй. Тимстэй. Тэг яах юм? Гэр бүлээ хаях юм уу? Бүх асуудал шүү дээ. Ийм үед бол тэгээд салхал хэрэгтэй шүү дээ. Миний зөвлөх бол жоохон амьдралаа алсыг харах юм бол амар зөвлөгөө өгч бүгднийг салмалч их шиг. Тэр өдрөө ярилцаж байгаа дунцсан маргааш найз ярьж байна. Би зүудлээд миний хоёр хүүхэд ээжээ биднийг хайрлах ганц ч хүн байхгүй байсан юм уу гэд уйлж байна гэж зүудлээ гэж хэлэхэд нь миний нуруугаа шууд хүүт тааж шар ус босож билээ. Ямар амар юм бэ те. Найз минь 3 дахь хүүхдээ бас ахуулсан. Би ятгах. Тийм зүүдэлчээд 3 дахь ахуулчих юм уу? Болдоо залуу минь. Найз маань 3 дахь хүүхдээ бас ахуулсан. Би ятгах гэж хичээсэн чадаагүй. Эцэст нь хүний өөрийн шийдвэрийг хүндлэх хэрэгтэй. Тэр хүний амьдрал болохоос минийх биш. Би тэр хүний өмнөөс амьдрч өгч чадахгүй байж хэцүү байхад нь олон юм ярьж сэтгэлд нь юм хийж ятгах хэрэггүй гэж өөртөө хэлээд үлдсэн. Жич эмхтэй хүн бүрт өөртөө заяагцсан хүүхдийн тоо гэж байдгийн гинлээ гэж байна. Бас юм байна.
зөвүүн юм байна. Гэтэ нөгөө хосыг бол ер нь би бол ямар сонин гаруудаа гэж бодож байна. Төрүүлэх боломжгүй тэгээд баваа шаваанда дуртай бол хамгаална бидтэй. Ёо олон янзын арга биш үү дээ залуучуудаа. Арай томоод нь хэлчихье. Манай том охин 3-таад нь миний охин ээжтэй хаанаас ирсэн гэсэн чинь намайг зарим ээжүүд авахгүй л гээд байсан. Тэгээд би тань дээр очие гэсэн. Та намайг авцсан штэ гэж хэлж билээ. Ямар амир. Гэтэ яг 2-3 настайд нь асуугаар хэлжтэй юм шиг байна лээ. Манай дүү би урд насндаа цэргийн дарга байсан гэдвэд штэ. Зэвүүн те. Гэтэ энэ талаар хэдүүлээ зөндөө ярьж ирсэн штэ. Энэ иймхүү зэвүүн тохиолдол амар их таад баг хэддэр юм дээ. Зарим санаж байвал коммент бичээрэй. Энэ талаар зэвүүн юм байсан. Нөгөө хүүхдүүд 3 4 5 таад нь ингээд эцэг эхчүүд ер нь аюул ярих хэрэгтэй гэдэг гинэ. Яг тэр яг тэр үедээ хүүхдийн ингээд сэтгэл зүйн ч юм уу одоо тэр ухаан арай ингээд яг нөгөө өмнөх одоо амьдралтайгаа ингээд бүр салж амжаагүй байдаг. Тэгээ ингээд заримдаа өмнөх амьдралынхаа юм ярьдаг гэсэн. Үеж би өмнө бараг цэрэг байсан. Би өмнө тийм хүн байсан. Би тэгж бараг хүсэн гэд. Яа хүүхд манд том болоо 3 таад амар юм яриад байх үү. Нэг бодлын амар юм а тий. Болохгүй бүтэхгүй амьдралыг засах гэж ирсэн үр чинь билүү те. Ер нь хүүхэд их л буян заяа дагуулж ирдэг гэж боддог штэ. Найс чинь харамсаа сэтгэл нь урагдаад л суудаг байхтаа сайн буян үлдэж уушлахгүй жаргадаг юм штэ. Харамсалтай байна гэж хайр. Хүүхэд чинь тэгэл хүүхэд хэцүүлдэ. Ер нь бол хүүхэд бол тийм амархан бол биш. Гэхдээ бас өөрийн гэсэн буянтай, өөрийн гэсэн юм гоё нэрхтэй ирдэг. Тийг бас мэд хэрэгтэй. Одоо ч найзууд өөр хин нэгэнд ийм зүйл битгий тохиолдосоо гэсэндээ битсэн юм шүү. Битгий муухраа хэлээрээ. Би л уншин шүү дээ гэж байна. Хүүхдийн заяа харьцдаг гэсэн одоо хүүхэд олохгүй хосууд их байдаг. Залуу наснда хийсэн алдаанаас болоод олж чадахгүй болсон олон хүмүүс байгаа гэж байна. Байгаа нь ер нь нэлээд олон хүмүүс байгаах. Нөгөө бүгжөөр нэг тойруулж мэргэлдэг дээ. Тэр бол яг л юм билээ. Тоо хүүс нас энтер гээд нүгэл үлччихсэн л явах юмсан гээгүүл хэл та. Найз чинь одоо хүсэж хүүхд заяахгүй дээ гинэ. Хүүхэд авахулсан хүүхдүүд нь бүгд нуруу мөр энтер дээр нь гарцсан ээжээсээ зураад явж бийдин гэсэн шин. Ямар зэвүүн те. Аимшиг нөт ш нэг зураг авдаг хүн ингээд явж байгаа хамгийн сүүл мөрөн дээр ингээд сууж идэг те. Өөрөөгийнхөө зургийг авсан чинь. Амар ёо. За ер нь бас зэвүүн түүх. 10-аас 8.5 ч юм уу. За ер нь бол хөөхөө. Тэгээ та хэд бүгдээрээ лайкэд дарахаа мартав. Лайкэд дарж ихтэй сайн бүртгүүлээрэ. Найзууд руугаа шеэр хийгээрэй. Тэгээ subscribe дарж амжаагүй хүмүүс subscribe хийгээрэй. Одоо хүртэл subscribe дарж амжихгүй яваад байгаа юм уу? Гүү үстэй. Нэг subscribe мосоор дарчаарай. За. Ер нь аюу дайжгүй. Өнөөдөр их гоё түүхүүд тарлаа. Тэгээд дараагийн эпизод уулзлаа. Түр баяртай guys.